Тэгэхээр нэгдүгээрт бол татгалз хэрэгтэйгүйг бодно гэсэн үг байна. За хоёрдугаарт нь бол багсах гэж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө нэг яг зайлшгүй хэрэгтэй зүйлсээ бол одоо тоо хэмжээг нь багсгадаг ч юм уу. Аль эсвэл одоо жишээ нэг усны савн дээр гэхэд би одоо өөрийнхөө дандаа усны савтай яддаг л да. Тэгэх юм бол дандаа нөгөө нэг одоо хунцар усны савтай усаа уугаад ах шаардлагагүй тий. Өөрийнхөө савндаа усаа игээд авч явах. За тэгэл энэ тэнд орсон газраасаа усаа аваад явах ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар кофе авахд ч гэсэн ер нь бол заавал нөгөө нэг удаагийн аяануудыг бол алчиж байгаа юм л да. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө маш олон одоо хунцар савнуудыг юм уу нэг удаагийн хэрэглэх халж байгаа юм тий. Тэгэхээр багасгах сонголтыг хийн. Энэ дээр болохоор нөгөө нэг одоо хүнсний хэрэглэн дээр ч юм уу аль эсвэл багасгах зүйл дээр бол том хэмжээг нь авах тий. Олон жижиг граммын одоо бүтээгдэхүүн гурил будаа ч юм авахаас илүү тий нэг том савтаг авдаг ч юм. Ийм одоо янз бүрийн арга техникүүд байдаг л да багасгах зарчим. За гуравдугаарт нь бол олон дахин нэг зүйлээ аваад олон удаа буюу удаа хэрэглэх зарчимтай. Тэгэхээр чанартай зүйл авах болчихж байгаа. Энэ дээр болохоор ихэвчлэн одоо хувцсандар гэхэд дандаа цэвэр даавуу материал сонгодог ч юм уу тий. Даавуу материал нь өөрөө байгаль дийлтэй болчихж байгаа. За тэгээд гутал ч юм уу тий хувцас бодоод хэлэх юм бол их олон жилийн хэрэглээтэй бас дээр нь хоорондоо зохицдог. Нэг цаанцаа бол тэрийг одоо олон хувцсан дээр зэрэгцүүлж өмсөх боломжтой ч юм уу тий. Гэх байдлаар нэг бүтээгдэхүүн авсан л та тэрийгээ удаан хугацаанд хэрэглээрээ олон одоо дараа дараагийн нэг хэрэглээнүүдийг нөхөх боломжтой. Ингээд дөрөв дэх зарчим нь болохоор recycle буюу нөгөө дахин боловсруулах боломжтой материалыг сонгох. Эсвэл зайлшгүй гарсан оогоо дахин боловсруулах үйлдвэрт нь өгөх ч юм уу тий. Ингээд нөгөө нэг яг одоо хөрсөн шинкээс л аварж байгаа юм л та. Хамгийн сүүлдх нь болохоор хамгийн сүүлд рот буюу бордоо болгох тий ялцмаг болгож задлах гэдэг. Энээр бол хүнсний хог аяллаа бол яг одоо ялцруулаад тий одоо ингээд байгаль шингээдэг ч юм уу. За тэгээд түрүүний хэлсэнчлэн нөгөө байгаль шингээж болох материал сонгоно гэхээр ихвчлэн төмрийг бол дахин боловсруулад дараа дараагийн бүтээгдэхүүн үүсч болдог тийм мод даавуу гэх нэг юм цөөхөн хэдэн одоо материалын сонголттой байдаг л да зэро өстрүүд болол тийм одоо 5 алхмын хүрээнд да сонголттой их юм бол бидний хог аял бол багаснаа гэсэн